За шинэ өглөөний минь аялал үргэлжилж байна. Шинэ дугаараа эхлүүлж байна. Камертай аялал энэ удаагийн дугаараар бид нэр Өмнөг аймгийн 3 төс суманд байдаг Хэрмэн завыг тавханд төлөвлөхөөр зорио явж байна. 2 машин 2 аялагч явж байна. ЖГ гээд найз маань хамт явж байгаа. За бид урд шин Өмнөг аймгийн Далан задгад хотод миний ангийн өхний бодолд говьгээ бодолд хонсон сайхан тухтай хонлоо. Найздаа бас баярлаа. Аймгаас 7 гэж хөдлөөд бензинээ сайхан дүүргэж яваад явсаар байгаад одоо эн чинь 8 ах суулж байна. Сэврээ гэсэн тэр хилийн хаалган дээр ирж байна. Сумын зааг гэсэн. Тэгээ эндээс цаашаа 200 гаруй нөхөд 3 төс орно. 3 төс дээрээс хоолундаа идж яваад бензин тусаад үргээд цаашаа Хэрмэн зав руугаа явах аялдаа гарнаа. Тэгээ энэ удаагийн дугаараар та бүхэндээ сонирхолтой сайхан бичлэгнүүд харуулна гэж би өөртөө итгэлтэй байна. Ингээд аяллаа хамтдаа цаашаа үргэлжлүүлцгээе. Миний аяллыг дэмжиж лайк, subscribe хийхээ бүү мартаарай. Баярлалаа та. Сэврээ сумын яг энэ зааг дээр хүрээд иргүүт хаалга байт юм байна. Сэврээ сум гэсэн хаалга. Тэгээд тэрний хажууд ийм мэдээллийн самбрууттай амрах үдлэх цайлаад гарах юм цэг байт юм байна. Сайхан юм байна. Энд Өмнөг аймгийн Сэврээ сум гэсэн танилцуулга байна. 9 гайхамшиг бичсэн байна. Тэгээ энэ дээр энэ бүс нутагт байдаг амьтдуудын танилцуулгыг хийсэн байна. Шоо энд чинь Тэмээний баяр гэдэг ингээд онцлох баяр наадам тиймнуудаа тэмдэглүүлдээсэн байна. Энд тийм 9 гайхамшиг ингээд зүмийн танилцуулчихсан. Алтын ирс мотоо уралдаан ирсэн баримл энэ. Ер нь сайхан танилцуулгатай юм газар. Зөв зогсоод үдлээд явхад мэдээлүүд авчихаар ийм газар байна шүү. Энэнгээр бас танаа явбал зогсоод гарах хэрэгтэй байна. Энэ нэг самбарныхын ардталтанд бүр юу нөхштэй. Байгууллагуудын мэдээлэл танилцуулгуудыг хийж байна. Хүнс барааны дэлгүүр, Сэврээ сум, давц хэлбэрийн дэлгүүр, сумын музей, эмийн сан, нарийн боовны цэгт, шатхуун дүгэх, нийтийн бизнес газар мазрагт. Энэ хэрэгтэй мэдээлэлтэй. Ийм газар байна. Аймгийн 3 төс сум зам сайтай юм аа. Гоё засмалаар шахуу явсараа. Замд голдоо нэг хэсэг шороогоор тавхилаа. Тэгээд засмалаар яваад сумын дугаар өдөрсөн. Сая бензин толсоо авчлаа. Тэр нэг сайхан цайны газар орж хавиргатай цов идлээ. Бас зүгээр өсөхгүй ганц нэг ажлаа амжуулаад суугаад авлаа. Тэгээд эндээс нэг нутгийн нэг залууг кабиндаа суулгаж аваад ингээд уруулаа болж аваад Хэрмэн завынхаа зүг хөдөлж байна. Тун утгагүй бас сонирхолтой гоё газар очих гэж байгаа болохоор догтлоод л явж байна. За ингээд аяллаа цаашаа үргэлжлүүлцгээе. За сайхан явсаар байгаа Хэрмэн зав дээр ирсэн. Энэ тэр миний хард харагдж байгаа тэр шовгор өндрийг цагдаа толгой гэдэг юм байна. Энэ болохоор Хэрмэн завын хамгийн уртлын үзүүр юм байна. Бид нэр түрүү ирсэн. Тэгээд отог мотог манхан саваа барьж яхаар нар сартаа байгаа дээр ансыг зургаа дарыг гээд ажиллаа авсан. Тэгээд зураг хөргөө давлаа, бичлэг хийлээ. Ингэж тэгж явсараад харж байна. Одоо нэг нар жагтал 30-аад минут баг шүү. Тэр орон дахиж жоохон зураг дарж юм амжуулж аваад тэгээ отцоод өнөөдөр хэсэг амраад маргааш өглөө
урлагийн улаанаар нар ахиад ажилд орно л гэж бодож байна да. Та бүхэнд одоо өнөөдрийн авсан зураг дүрс видеоноос бодъё. За шинэ өглөөний мэндэ аялал сайхан үргэлжилж байна. Хэрмэн завд өчтөрөөрөө нар жаргалтал зураг авчаагаад нар жаргасны дараа сайхан газар олж кампилсан. Тэгээд ороод зураг хөргөө хуулж ингэж тэгж чаад тэгсгэж унтаад өнөө өглөө 8 зэгс сэрлээ. Тэгээд сэрэнгүүтээ майхнаа нэгээд уламжлалсаар харсан чи гоё цэлмэг тонголог байна. Хуцнараа өмсч яваад наашаа тохиод зураг авчи увсаар хагаад одоо энэ чи үлээ. Тэг өглөөний 10 ахс гэдэг чинь за нэг ойролцоогоор 2 цаг орчим зураг авлаа, дрон хэсгэлээ. Сайхан үр дүнтэй өглөө байлаа. Хэрмэн цав өвлөө хэрмэн цав гоё юм байна. Энэ шавар улаан, ягаан, шаргал цонжнууд дундуур юм цасны юм гоё судлууд ингээд орцсон. Энэ нь өөрөө бас үзэсгэлэнтэй сайхан харагдулж байна. Тэгэхдээ энэ хэрмэн цавд нэг юм сонин мэдрэмж төрдөө шүү дээ. Нэг тийм эмоч юм шиг, гонхтой айч юм шиг. Гонхтой хаашиж тийм нэг юм нам гүм чив чимээгүй юу ч байхгүй хов хоосон. Тэгсэн ирнэ ингээд оршоод байдаг бүх юмнууд нь гоо үзэсгэлэнтэйгээр төгс зохицолтойгоор оршоод байдаг. Ийм сайхан мэдрэх хүүхдэг сонин өвөрмөц газраа. Наашаа ирж үзхийг хүссэн аялагчид байвал аялын бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Өөрсдөө аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй. Машин тэрэгнийхээ аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй. Тэгэд ирж үзэхдээ сайхан газар. Хамгийн гол нь боловсролтой, соёлтой, боловсон сайхан аялал бид бүгдээ хийх хэрэгтэй. Тийм болохоор хэрмэн цавыг зорж байгаа хүмүүс өөрийгөө бэлд, ухамсарын хувьд бэлд ямар ч лайсан тэгэл ирээд үзэхдээ гайхалтай сайхан газараа. Ингээд аял үргэлжилж байна. Тун утахгүй тэр дээшээ очиж зургнууд аваад майхан сав хураагаад дараагийн цэг рүүгээ хөтлөнө.